За дараагийнх нь юм нь юу гэхээр би нөгөө нэг ямар чиглэл тодорхойлох алхам гэдэг гурван маань юу вэ гэхээр одоо түрүү нэг баахан асуултууд гарсан шүү дээ тий. Тэгэхээр юуны төлөө би энийг хийх гээд байгаа ингээд баахан юм асуугаад тэрийг ялгаж салгаа зарим нь утгагүй ч юм уу зарим нэг юуны төлөө нэг хэрэггүй мэн дөө гэдэг юм байх юм бол тэрийг хасан заяа. Саяны дээдгийн юунаас тий. Тэгэхээр дараагийнх нь болохоор алхам 3 нь юу вэ гэхээр амьдралын аль талбарт хамааралтай болохыг багцлж өгнө. Тэгэхээр арай жоохон цэгцлэх байхгүй хаа хамаагүй те би ийм үсч гэж гаргахаас илүү те одоо энийг багцлж өгнө. Багцлж өгөхтэй байна шүү дээ. Хэд хэдэн чиглэлүүдэд би ер нь ялангуяа надад дасгалжуулалт авч ирсэн янз янзын чиглэлээр ажиллаж ирсэн хүмүүс. Ганц нэг нь гадарлах. Энэ бэрхшээл ба боломж намайг уншсан хүмүүс байгаа шүү дээ. Бүгдээр уншсан уу те? Бараг уншсан хад. Тэгвэл энэ номон дээр би яг энэ амьдралын хүр гэдэг юмыг гаргаж ирсэн байгаа за. Тэгэхээр энэ зурган дээр юу гэж тайлбарладаг вэ? Одоо жишээлбэл бид нар янз янзын чиглэл салбарууд дээр юм хийдэг байхгүй юу? Амжилтанд хүрэхийг хүсдэг. Зөвхөн бид нар би гэхээр нэг цогц юм шүү дээ, тий. Тэгэхээр миний хийдэг юмнууд өөр газар очиод би гэртээ бол нэг юм хийдэг, гадаа очиод нэг юм хийдэг, тий. Нийгэмд хүмүүстэй харилцахдаа нэг юм хийдэг, ажил дээр нэг юм хийдэг байхгүй юу? Зорилго тустай өө. Тэгээ юуны төлөө би хийгээд байгаа гэдгийг гараад ирчингууд аль талбарт нь энэ хамааралтай гэдгийг байрлуулах байхгүй тий. Нэгдүгээрт нь ажил мэргэжил, хоёрдугаарт нь санхүүгийн дэмжлэгтэй учраас би энийг хийх хэрэгтэй. Санхүүгийн боломжтой болгон намайг тий. Гэр бүлийнхаа хувьд би юм хийх хэрэгтэй. Эсвэл одоо хайр дурлалынхаа хувьд эсвэл эрүүл мэндийнхаа хувьд тий. Нийгэмд одоо хэрэгцээтэй юм хийх юм бол нийгэмд хэрэгтэй учраас би юм хийнэ гэдэг ч юм уу тий. Эсвэл одоо тав тухтай орчин нөхцөл бүрдүүлэхийн төлөө би энийг хийнэ тий. Эсвэл хобби миний дуртай юм хийх дуртай тий. Энэ намайг тодорхойлдог учраас тэгээ миний дуртай юм хий сонирхолтой юм учраас би энийг хиймээр байна. Өөртөө зориулж би энийг хийж байгаа шүү тий. Тэгээ хувийн хөгжлийн чиглэлээр чимчвч болно тий. Эсвэл гэх жишээ нь иймэрхүү янз янзын талбаруудыг бид нар бий болгож олно. Эднийг та нар өөрсдөө тохирох өнгөөрөө одоо юугаараа ялгаж салгаж бичиж болно. Тэ? Өмнө нь таны номыг уншижсэн дээ энэ бүснэгт байх шиг байна тий. Энийг яаж ашиглах вэ? Энэ бүснэгтэн дээр ажиллахдаа ингэдэг байхгүй. За энэ бүснэгт бол нэлээ юутай би тэрийг дасгалжуулалтан дээр л ажиллахгүй болов жоохон яригтай энэ дээр тайлбарлахад айгүй гүн болчихно. Хитрхи нарийн болохоор зорилго тавих хэрэгтэй тий. Тус бүртээ бид нар зорилго тодорхойлоод ил болгочингууд хүн одоо 2 жил хийгий гэжсэн юмаа хүн 2 сарын дотор 1 сарын дотор хийждэг байхгүй. Тэр нь аягүй чухал. Хамгийн гол нь тэрийг тодорхойлох нь аягүй чухал байдаг байхгүй. Яаж хийх вэ? Ямар үе шаттай хийх вэ? Хаана хийх вэ гэдгийг өөр олон арчууд. Тэгээ тийм болохоор ингэжс надад одоо дасгалжуулалт хийж байгаа залуучууд одоо 2 3 жил нөгөө магистр диплома хамгаалаагүй тий хойш тавиад айжсэн залуучууд 2 сарын дотор диплома хамгаалаад ч юм уу тий дөрвөн gün мэдсэн байх чинь. Тэгэхээр энэ бол зүгээр зорилго тодорхойлохын хүч чадал байхгүй юу?